За өдрийн мэнд залуучуудах бичлэг 50 дахь хүрж байна. Энэ удаагийн бичлэгээр юуны тухай ярих юм бэ гэхээр байнга ирдэг сэдв болох цаг үеийн өөрчлөлт болон жинхэнэ багш гэж хин юм бэ гэдэг тухай ярина. Тэгэхээр би одоо өөрийгөө багш гэж тооцвол би ч гэсэн өөрөө багштай. Тэгээ багшийн багштай гэсэн үг. Шинээр эхэлж байгаа залуу хүн нэг бас байнга хэлдэг. Тэгээ одоогоор миний YouTube болон Instagram, Facebook дээр байгаа бичлэг нэг их тийм өндөр хандлагатай байгаа. Гэтэ зүгээр яагаад гэвэл одоо миний inspiration тэ урам зориг эсвэл мотивашн авдаг хүмүүс юм бэ гэхээр чи одоо UB comedy-гийн жишээл Батай байна. Яг Батай юм гэхээр тэр шин соёлыг, шин аваарыг сэрхийг нэвтрүүлэх гэж маш их хичээсэн. Тэгээ одоо тэр зүйл маань ингээд муусан ч муулаагүй хангалттай өндөр түвшинд хүрсэн. Тэгээ сайхны л үе шүү дээ. 16, 7, 15 гэдэг чинь уртдаа нэг одоо нэг 10 жилийн түүхэл болгож байгаа юм байна. Тэгэхээр тэр хэмжээнд ингээд шин салхийг нэвтрүүлж чадсан. Үүнтэй адилхан одоогийн минуттэй нэвтрүүлж байгаа салхи чи юу юм бэ гэхээр хүмүүсийг ингээд эрүүл амьдрал залуу байх, эрүүл байх гэдэг зүйлийг бити их мөнгнөөс хайгаасаа, эсвэл их цагаа зоо сайгараасаа, эсвэл болохоос өмнө урчлан сэргийл сурах нь хамгийн чухал зүйл дадлага байхгүй. Монгол хүнд ер нь энэ дадлага барагтай байдгүй. Яагаад байдгүй юм бэ гэхээр бид нар ер нь ингээд өнгөрсөн борооны хойноос цуун өнгөтөртэй. Тэгээ хорт тавдраар тэргүүлдэг бас амьдрдаг. За утаа ингээд энэ бүх зүйлийг ингээд шүмжлээд байх биш. Энийний эсрэг гарц гаргалгаа ер нь бол гарах гэдэг гэсэн үг байхгүй. Дээрээс нь монголчууд бол сүнсэнд итгэдэг хүмүүс мөн үү? Монголчууд ламд итгэдэггүй итгэдэг. Тэгээ багштай, үг дээдстэй итгэдэггүй итгэдэг. Тийм үндэстэй. Гэтэ тэр итгэлээ илүү төгс хэлбэрт тавихгүй бол төр зуурын өнгөн хэлбэрт тавьдаг. Бид нар дандаа ойлгодгүй зүйлдээ итгэдэг байхгүй. Ойлгодог зүйлдээ итгэдэг биш. Ойлгодог итгэл гэдэг бол арай илүү төгс итгэлийг хэлдэг. Тэгэхээр бид нар ер нь гурван зүйлээ мэдчих гэж би байнга хэлдэг шүү дээ. Бие махбод, оюун ухаан, зүрстгэлээ дахин давтагдчихгүй байдлаа. За мөн гурав дахь нь цаг үеэ мэдгээд. Гурав дахь цаг үеэ мэдрэхэд болохоор би яг хуу энэ номын зүгээс ч юм уу, энэ номын зүгээс хэлэхдээ юу гэдэг гэхээр цаг үеийн өөрчлөлтөд өгч байгаа дэлхий дээр хүн төрөлхтөний нөхөл хагцал, зовлон гэдэг зүйл дотор маш удаан олон жилийн турш боолчлогч ирсэн. Дээрээс нь харанхуй муу мухаа гэдэг зүйл ч гэсэн бидний ертөнцийг эзэрхийлж, бидний зүрхсэтгэл, оюун бодол санаанд нөлөөж ирлээ. Тийм болохоор бид нар хойч хийсэн, бие нөө үзий яддаг, дайтдаг, хэл соёлын улмаас зөрүүтэй, хизээч ойлголцохооргүй. Тэр үзий ядалтууд нь бүр ингээд биенийхээ цус урсгах хэмжээнд байсан. Үйл ойлголцлууд нь. Тэг хин нэгнийхээ цусыг урсгадаг. Тэг энийг баг сүүлийн үед ч юм уу эсвэл дээр үед навж байгаа байх гэсэн хүмүүс ингэж ярьдаг байсан. Монголчууд баг ийм байгаа учраас төгсөж байгаа тий баг ингээд сул дорогоо ингэж алаад, алжидаад тэг сайн ингээ үлддэв юм аа гэж яриад байдаг. Гэтэ 21-р зуунд ингэж ярьж болохгүй бид нар. Дээрс нь 21-р зуунд одоо бид нар бол яг уу муулдагч бай, сайлдагч бай, бид нар цаазын тогтолцоо байхгүй ус амьдардаг байхгүй. Тэгээд цаазын яадаг сэргээч ч юм уу янз янзын маргаанууд өрөдөг. Энэ маргаануудыг бол дуусахгүй сэдв. Гол нь гэхдээ ер нь хүн яагаад мууг үлддэг юм бэ? Муу мухагийн их үүсвэр яг юу юм бэ? Бид нэр өөрийн дотроос үүсдэг муу мухаа гэж үе, гаднаас үүсдэг муу мухаа гэж үе гэдэг зүйл байгаа байхгүй. Гаднаас үүсдэг муу мухагийн тухайд ярих юм бол харин тэрийг хэлжсэн шүү дээ. Шашны түүхээр авч үзвэл буддистны түүхээр ч христчны түүхээр ч тэр авч үзвэл чөтгөр гэдэг зүйл бол үүсмэл зүйл. Бүхний бүтээгч юм уу тийм дуус шиг оршихуй биш. Анхандаа байгаагүй. Гэхдээ сүлд үүссэн тийм үүсмэл оршихуй гэж үзнэ. Тэр оршихуй бурхны оршихуй те бурхны оршихуй бурхантай хамт байдаг маш их хүч чадалтай тийм сүнслэг биет байсан. Тэр биет маань болохоор тийм буруу сэтгэлийг үүсгэсэн гэж үздэг байхгүй. Буруу сэтгэлийг үүсгэх буюу хүндрэлтний тэр түүхэнд бас нөлөөлж гисэн. Ер нь бол бурхан шиг болъё гэж сэтгэхэд тэр сүнсний ертөнцөөс хөөгдсөн сүнс гэж үздэг, тэнгэрлэгч гэж үздэг байхгүй. Тэгээ маш олон тэнгэрлэгчдийн хамт хөөгдсөн гэж үздэг. За энийг болохоор яг хуу Библийн сурвалж дээр болохоор Эхлэл ном болон Исая ном, Эзекиэл гэх мэтлэн номнуудаас ингээд ер нь бол бүлгүүдээс ингээд харах боломжтой. Эсвэл цаашаа Эхлэл номын ч юм уу ингээд олон тайллууд байдаг байхгүй. Тэрийг нь болохоор энэ хичээл уусаа миний пэйж болохоор Библийн пэйж биш гэхдээ Аста яг үнэхээр тиймэрхүү хөдөлгөөнүүдийг сонирхдаг хүмүүс нь хангалттай гараад ирэв л үгж магадгүй. Одоохондоо болохоор
урт наслуулах сүм гэдэг нь харин яг Библийн гэхээс илүү яг христийн шинэгч голчдгоо гэхдээ дорнигч хүн голчдгоо буддигч голчдгоо тиймсэн бохгүй. Та нар харин дандаа буруу ойлгодог. Яагаад буруу ойлгох юм бэ гэхээр тэгчнээ төвдөд байдаг ч гэсэн дотор нь ингээд маш урт настай давмаар байдаг ч гэсэн дотор Библи судалдаг хүн зөндөө байдаг. Ганжуур танжуур те тэр төвдийн эртний судлалуудыг судалдаг хүмүүс зөндөө байдаг. Тулааны урлаг судалдаг ч зөндөө байдаг. Тэгээд одоо эдийн засгийн хувьд судалдаг ч юм уу те хүмүүсийн амьдрал дунд амьдардаг хүмүүс зөндөө байдаг гэж хэлж байгаа нэг юм бэ гэхээр урт наслуулдаг сүмийн соёл гэдэг зүйлийг би л одоо Монголд ингээд нэг тэгээ ингээд нутгшуулах гад хичээгээд яваад байна. Тэгээд Монгол хүний зөвхөн хит ихт нэг төл биш байгаасай аливаа зүйлийн тэр ив нэгдэл мөн чанар бурхны цорон ганц байдал мөнх байдал болон яг жинхэнэ тэр дүү зүрх төлөв байдал болон бидний амьдрал хэрхэн нөлөөлсөн бид нар хэрхэн бурханлагаар бүтээгдсэн гэх мэтчлэн ойлголтуудыг ярих гай явж байгаа байхгүй юу. Энийг яг энэ салхиттай сүүлийн үед шашны яг нэг тэргүүлэх чиглэлүүдэд бол ер нь нэвтэр тэгэлцсэн. Сүүлийн үед ер нь христийн шинийхэн ч гэсэн жоохон бас тэнэг байдлаа жоохон засаж байгаа. Бүр хит тэнэг байсан. Хит тэнэг байсан гэдэг нь юу юм бэ гэхээр 60000 жилийн өмнө хүн үүссэн гэж ярьдаг байсан. За тэгээд энэ сүнслэг утгуудаа ойлгохгүй шууд тайлбарладаг ч юм уу те ингээд гад зөхөөж ярьдаг байсан. Тэгэхээр эсвэл ингээд нөгөө нэг номон дээр байдгүй тайлбаруудыг гинтхэн зөхөөгөөд гараад ирдэг кино хийчдэг. Газар доор ингээд чөтгөр байдаг. Чөтгөр хэрвээ байвал чөтгөр хаанаас үүсдэг юм бэ гэхээр бидний дотроос бид зүрстгэл оюун бодлоо нөлөөлж эхэлдэг. Хүн анханасаа чөтгөр байдгүй яваа яванд чөтгөр болох боломжтой, бурхан болгоч боломжтой. Динэгдтэй бас нөгөө зарим хүмүүс их амархан хэлдэг. Бүх шашин бол нэг бурхан бол цорын ганцаа. Тийм болохоор би ингээд тэгсгээл явж ий гэж боддог. Би зүгээр байгаагаараа байж ахтал болчихно гэж хэлдэг. Тийм. Тэр бас их буруу үзэл байхгүй. Яагаад тэгэхээр хүн байгаагаараа байж ахтал дандаа уруудах шин чанартай амьдардаг. Энэ бүр аюу харамсалтай үзэл байхгүй юу? Чи ингээд хичнээн их сургуулийн мэдлэг чамд байлаа гээд, олон янзын мэдлэг байлаа гээд чи дэшлэхгүй. Тэгээд уруудаад явдаг байхгүй юу? Ингээд та нар ингээ ихэн хөвлөд байхасаа нэг энергитэй төрсөн гэж бодоход тэр энерги чинь ер нь бол барагдах шин чанартай байгаа. Багасдаг дандаа. Уруудж явдаг гэх юм уу. Ингээд хичнээн ингээ уул хадна өглөө. Одоо ингээд лам багштай очлоо. Тэгээд тэр бүр дотроосоо гэрэлтэх хүн өөрийнхөө хувь заяанд эзэн болж өөрийн сүнсээ таньж тэгээд дээрэс нь бурхнаас ивэл ирүүл авна. Сүнсээ баясгаж амьдрна. Тэнгэрүүдээс ивэл ирүүлийг авч амьдрдаг амьдрал гэдэг амьдрал ер нь цөөхөн дотроо цөөхөн штэ. Тэр амьдралуудыг олсон хаан нь бол ялагдчихгүй хаан болдог. Эсвэл их гайхалтай хаан болдог. Яг нь Израилийн түүхэнд бол Соломон гэдэг хаан байсан. Тэр бол ер нь ингээд эд баялаг эрдэм мэлтгээрээ ер нь дэлхийд гайхагддаг тийм хаан баггүй. Тэгээ ягаад тийм хаан юм бэ гэхээр бурхнаас сайн үг ялгах тэр мэргүү хааныг гуйдаг. Тэгээд тэр мэргүү хаан бурханд их таалагддаг. Чи дайсныхаа өхөл юм уу? Эсвэл чи эд баялаг юм уу? Ямар нэгэн зүйл ингээд гуйлгүйгээр зөвхөн юм тэг ингээд сайн үг ялгах чадвар эхлэдэггүйс учраас чам тэр уртнаас эд баялаг алдар нэр хүнд бүгдийг нь өгье гэдэг хэвгүй. Тийм болохоор ч гэсэн их хүчрхэг тэр аавынхаа эзэлсэн газар нутгаар амьдарч байсан тийм маш хүчтэй баян хаан болж амьдарч байсан. Тэгэхээр ер нь тэртээ тэргүү зориг төрөнд Израилийн түүхэнд гэлтгүүгээр Монголын түүхэнд ч гэсэн тэгээ Чингис хаан тэгээ өөрийгөө бас хэлдэг штэ мөнх тэнгэр твэгцэн гэдэг. Энийг яг амтай амгүй согтуу ирүүлгүй бүх монгол хүн энийг яриад хахаар энэ жоохон унжиг болсон сэдв. Гэхдээ уул нь үнэн сэдв баггүй юу. Тэгээ үнэн сэдвийг ингээд худалч хүмүүс, муухай хүмүүс олон яриад хахаар энэ сэдв нь муухай юм шиг сонсогддог болчдөг. Гэхдээ яг энэ бол муухай сэдв биш. Үнэхээр тэр хүн өөрийгөө тэ нэг тийм дээд оршихугаас дотоод хүч чадлаараа дамжуулж ивэл хөрвөл аваад мэрэгүү ухаан хүч чадал чадварыг аваад их улсыг байгуулж чадлаа тэ мөрөөдлөө биелүүлж чадлаа гэж үнэнхүү хэлсэн бол тэр бас үнний ортой л гэсэн үг. Тэр орны үйлдэлтэй бид нар одоо яг би та нарт нэг тайлбарлал та нар яг өөрийнхөө боддог л бодно. Энэ бодлын хэмжээгээр сэтгэх байхгүй. Хүн ер нь аливаа зүйлийг бодлогын хэмжээгээр сэтгэдэг. Тэгээ нэг зөв зүйлэгч буруу зүйлэгч тэр яг тэгс сэтгэдэг байхгүй. Тэгээ би та нарт ингээд гिचнэ зөв зүйл ярьсан ч гэсэн та нар яг ингээ өөрийнхөө боддог өнцгөр энийг ингээ хүлээгээд авчдаг. Тэгэхээр энэ дээр л асуудал үүсдэг юм л та. Тэгэхээр яг одоо би өөрийнхөө яг үүсэх гэдэг сэдвээ яг бичлэгийн төгсгөлд хэлэхэд хүн харин дахиад хэлье. Би нэг 1000 удаа хэлнэ. Хүн дахиж өөрийгөө цэнэглэх боломж байна. Бид нар дотоод мөн чанараа ойлгох боломж байна. Дээрэс нь бодоод л явах биш, бодтой болгодог тийм аврал гэж байна.
За мөн бид нар одоо сүрэг муу мухад баригдсан бол тэр сүрэг муу мухыг салах боломж байна. Салах боломж байхаас гадна бүх төрөлтөө тэнцвэртэй байх боломж байна. Дахиад хэлье. Хүн оюун ухаан, бие махбод сүнс бүгдийг нүгж өгөх боломж байна. Ганцхан сүнсээ биш, ганцхан оюун ухаанаа биш. Ганцхан ганц бие махбодтой биш, нэг бакчээж биш. Аль алин бак болох тийм боломж хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр боломжийг олж хараач гэж гуйгаад байгаа. Бити өмхөн байгаа ч гэж гуйгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор та нар жоох ирсэн байгаарай. Тэгээд нэгсэн гуйж одоо гойдог болсон, өмнө загнадаг байсан. Гуйж нэг удаасан бодоод үзээд олчаач та нарт өрсөнд нэрхтэй штэ. Гайс тэмстэй. Тэгээд үдсэн залуужлах хүслийг тантай өрлөө. Тэгээд та нар ихлүү хичээгээрэй. Илүү гоё яваарай. Тэгээд энэ бичлэгүүдийг бас үздэг хүмүүст баярлалаа. Энэ дуу хоолойгоо ер нь бол чадхаасаа чадахгүй хүртэл хүргэн. Тэгээд чадсан хүмүүсийн харахаар урам зориг авдаг. Ойрхон шинүүцсэндөө байна. Тэгээд үдсэн. Зүгээрээ ер нь бол юм иддэг нь харахад одоогийн миний санаанд аюу хэрэгтэй санагдахгүй. Жоох идэд жоохон хүрээлэл жоохон юмнууд орчход пүнк гэж гараад байна. Тэр болтол нь харин та нар надад тус олдох махад бити ярьж муулаарай. Муулмаараа бол олоолаа муулаарай. Түлээд шаналт тусна. Өөр хэлэх малга. Тэгээд зүгээрээ.